Та өдөр бүр хардаг хүмүүс бий. Гэвч та тэднийг үнэн хэрэгтээ хардаггүй. Тэд тэрэгцэрт суухгүй. Тэдэнд гялалзсан хөгжлийн бэрхшээлийн тэмдэгч байхгүй. Тэд ердийн харагддаг. Гэвч тэдний бие өдөр бүр тэмцэж байна. Өвчин шаналгаатай өдөр бүр тулгардаг. Тэднийг үл үзэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг. Бодит хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Гэвч энэ нь харагдахгүй учир тоологдохгүй. Тэдний зовлон шаналл хөшигний ард нуугдана. Энэ бол залхуурал биш. Энэ бол дүр эсгэлтч биш. Энэ нь мэдээж хэрэг тэдний сонголт биш юм. Тэдний амьдрал бол байнга үргэлжлэх тэмцэл. Тэдний бие доторх өвчин гадагшаа ил харагдахгүй. Тиймээс тэднийг ойлгох нь ховор. Өдөр бүр өвдөж ядарч шаналж байвч тэднийг эрүүл мэтээр хүлээн авдаг. Энэ нь тэднийг улам их ганцаардуулдаг. Нийгмийн хан тэднийг тусгаарлана. Амьдрахад хүрэлцэхгүй тэтгэмж. Энэ нь тэдний оршин тогтноход хангалтгүй. Орон сууцны түрээсийг нөхгүй дэмжлэг. Хүйтэн гудамжинд хоноглох аюул нүүрлэн. Хязгааргүй хүнд суртал. Албан тушаалтны үл ойлголцол тэднийг залхаана. Улс орон харахгүй бол тусламж бас харахгүй. Энэ бол бидний бодит байдал. Төрийн үл тоомсорлол тэднийг улам зовоно. Тусламж тэдэнд хүрэхгүй байна. Сонголтууд нь юу вэ? Хоол эсвэл эм. Энэ бол амьдралын асуудал. Түрээс эсвэл дулаан. Тэдний нэгээс нь татгалзах хэрэгтэй болдог. Эрүүл мэнд эсвэл орогнол. Тэдний өмнө хүнд сонголт тулгарна. Израильд мянган үл үзэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс огт харагдахгүй амьдарч байна. Гэвч тэд нуран унахын ирмэг дээр байна. Тэдний амьдрал үргэлж хэврэг. Хөгжлийн бэрхшээл нь үл үзэгдэх байж болно. Гэхдээ бэрхшээл нь үл үзэгдэх биш. Тэдний тэмцэл бодит. Тэдний зовлон шаналл үнэн. Энэ бол үнэн юм. Бид тэднийг харах ёстой. Одоо харах цаг болсон. Тэднийг таних ёстой. Мөн өөрчлөлтийг шаардах цаг болсон. Дуугарах цаг болсон. Тэдний зовлонг хуваацаарай. Тэдний дуу хоолой болоорой. Учир нь чимээгүй байдал. Энэ нь биднийг үл үзэгдэх болгодог. Бидний чимээгүй байдал тэднийг нуугдахад хүргэдэг. Энэ бол үл зөвшөөрөгдөх байдал. Бид тэднийг харах ёстой. Тэднийг сонсох ёстой. Тэдний оршихуйг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэдний төлөө зогсох ёстой. Улс төрчидөө та бүхэн сонсноо. Та бүхэн энэ үннийг харна уу? Энэ бол тоо биш. Энэ бол хүн бүрийн амьдрал. Энэ бол шударга усны асуудал. Энэ бол хүний эрхийн асуудал. Тэднийг харж сонсож ойлгож дэмжих цаг болсон. Одоо л тэр цаг. Бидний үйлдэл тэдний амьдралыг өөрчилнө. Бидний чимээгүй байдал тэднийг алах болно. Тэдний төлөө дуугарахыг биднээс шаардаж байна. Бидний хамтын дуу хоолой хүчтэй.